Дэлхийн хамгийн юр бусын этгээд хүмүүс. 2 дугаар хэсэг. Дэлхийн ертөнцийн тайлагдашгүй маш олон гайхалтай зүйлсүүд байдаг. Хамгийн уян хатан ирсэн хүмүүс. Шимика Чарльз. Дэлхийн хамгийн уян хатан бүсгүйг Шимика Чарльз гэдэг. Шимика Тринидад ба Тобагогийн уугуул бөгөөд одоо Нью-Йорк хотын Баффалод амьдардаг. Тэрээр өдгөө 25 настай бөгөөд түүний рекордыг эвдсэн хүн одоогоор бүртгүүлээгүй байна. Шимика Чарльз Гиннесийн дээд амжилтанд 2 удаа бүртгүүлсэн юм. Шимика 2010 онд 15 настайдаа дэлхийн дээд амжилтыг эвдэн Гиннесийн номонд бичигдэж байжээ. 2016 онд тэрээр бүгд найрамдах хятад ард улсын Бээжин хотноо тэмцээнд оролцож 12 инч хүрэхгүй өндөртэй зайд лимбо бүжигхийн Гиннесийн 2 дахь дээд амжилтаа тогтоож байв. Түүний төрлөх бүгд найрамдах Тринидад ба Тобаго хэмээх ихэр арлан лимбо бүжгийн үлгийн нутаг юм. Мөн Шимика автомашины доогуур биеэ газар түргэлгүй явж бас нэгэн дээд амжилтыг эвдэж сошиал ертөнцийг шуугуулж байсан юм. Рамер Пуня. Өдгөө 40 настай энэтхэгийн иргэн Рамер Пунягийн үе мөч их уян хатан тул ард түмэн түүнд Ирсэнэн хүн гэдэг нэр хайрлжээ. Түүний хоёр мөр цээжнийхээ урд уулзах гайхалтай чадвартай. Тэр энэ гайхалтай уян хатан чадварынхаа ачаар компакт дискнүүдийг мөрөөрөө базаж эвдсэн тоогоор Гиннесийн дэлхийн дээд амжилтын эзэн болжээ. Тэрээр ганцхан минутын дотор 60 CD эвдсэн юм. Вижей Шарма. Гиннесийн дээд амжилтын номонд орсон манай гаригийн хамгийн уян хатан хүн энэтхэгт амьдардаг. Мөн дээд амжилтуудын Лимка номонд хэдийнэ тэмдэглэгдсэн энэтхэгийн гимнастикч Вижей Шарма бол энэтхэг төдийгүй манай гариг дээрх хамгийн уян хатан хүн юм. Тэр толгой мөр гараа теннисний цохор дундуур оруулж, юр бусын байдлаар өөрийгөө тэрвэрч хөлөө толгойнхоо араар оруулан савтай ундаа барьж ууж чадна. Дэлгүүрийн ажилтан 37 настай Вижей Шарма ийм хүнд үзүүлбэрүүдийг бүр хүүхэд байхдаа л Жеки Чаны киноноос хараад л эхлэн оролдож байгаад сурсан гэдэг. Ирсэнэн хүн гэдэг нэрээр олонний дунд алдартай болсон Вижей Шарма алдарч жүжигчин Жеки Чаны шүтэн бишрэгч тулааны урлагаар хичээлж эхэлсэн бөгөөд 1990 онд анх өөрийн гайхалтай хит уян хатан чадвараа илрүүлжээ. Даниэл Смит. Гайхалтай уян хатан биетэй Америкийн нэгдсэн улсын нугараач Даниэл Смит хар багтаа өөрийгөө онцгоц авьяасгүйг олж мэдээд 4 настайгаасаа биеэ дасгалжуулж эхэлсэн байна. Насан туршийнхаа хичээл чармаалтын ачаар тэр эдүгээ 5 удаа Гиннесийн амжилт тогтоожээ. Харин Даниэл 18 нас хүрмэгцээ өөрийнхөө бусдаас онцгой чадвартайг мэдрээд циркийнхэнтэй хамт гэрээсээ орхисон байна. Ирсэнэн хүн гэдгээрээ алдартай залуу гэрээ орхисон тэр цагаас хойш маш олон циркийн болон акробатын үзүүлбэрүүдэд хөл бөмбөг сагсан бөмбөгийн тэмцээнүүдэд болон Men in Black 2, HBO-ийн Carnival зэрэг алдартай телевизэн шоунуудад урилгаар оролцох болж дэлхийд дахинд алдар нэрээ түгээсэн билээ. Орчин үеийн хамгийн уян хатан хүний нэгээр тодроод байгаа Даниэл Смит нь теннисний цохиурын торгүй нүхээр жорлонгийн сул дураар төвөггүй багтан гарч биеэ төсөөлхийн аргагүй байдалд оруулж зүрхээ цээж рүүгээ түрч цохилтыг нь бусдад харуулж чаддаг. Эмч нарын үзэж байгаагаар Даниэл нь төрөлхийн уян хатан биетэй байсан бөгөөд уйггүй хөдөлмөрийнхөө ачаар тэрхүү даваа талаа дээд зэгт нь хүртэл хөгжүүлж чадсан гэдэг. Юлия Гюнтел. Дэлхийн хамгийн уян хатан эмэгтэй цолны эзэн 34 настай Орос бүсгүйг Юлия Гюнтел гэдэг бөгөөд Оросын Челний хотод амьдардаг. Бүсгүй шүтэн бишрэгчдийнхээ дунд Злата хэмээх нууц нэрээр алдартай нэгэн билээ. Энэ нэрээрээ тэрд Гиннесний номонд хамгийн уян хатан хүн хэмээн бүртгэгджээ. 4 настай цэцэрлэгт хүмүүжиж байхад нь л түүнийг хит уян болохыг багш нар нь ажиглаж Злата охиныг гимнастикийн дугууланд оруулсан байна. Злата бүсгүйн хувьд хөлөө толгойнхоо ард өргөд өсгийгөөрөө тохоогоо майчих нь бол тийм ч хэцүү зүйл биш. Хэрв шаардлага гарвал тэрээр 50 см дөрвөлжин харьцагт тун амархан багтдаг. Бүсгүй 4 настайгаасаа эхэлж гимнастик уран угралтаар хичээлж эхэлсэн байна. Злата өөрийн биеийн ховор хосгүй боломжийг мэдээд цаашид өвөн дээр тулгуурлан ажиллахаа шийджээ. Тэр Германд болсон уян хатан хүмүүсийн наадамд оролцож дэлхийн уян хатны олон тэмцээнд төрүүлж байжээ. Би өөрөө хийж болох тэмэл үзүүлбэрүүдийг хийж гүйцэтгэдэг. Заримдаа зураг авалтын үед ямар нэгэн байрлалд дэндүү удаан байх хэрэгтэй болоход надад нэлээд эвгүй байдаг хэмээн ярьжээ. Эдүгээ Злата сэтгүүлд зураг авахулах, телевизийн нэвтрүүлэгт оролцох гээд тун завгүй байдаг. Мария Бучарали. Мария Бучарали Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод амьдардаг. Одоо дөнгөж 21 настай бөгөөд гайхалтай уян хатан биеэрээ олныг гайхшруулж дэлхийн хамгийн уян уран нугараачтай нэг болж чаджээ.
Тэрээр гимнастикийн спортоор 14 настайгаас хичээлж эхэлсэн бөгөөд Мария өдөрт дор хаяж 4 цаг дасгал сургуулилт хийдэг. Тэрээр Instagram хаягтаа хэдийнэ 36 мянган дагагчтай болжээ. Тэр маш олон төрлийн шоу үзүүлбэр арга хэмжээ болон зураг авалтанд тасралтгүй урагдаж оролцдог. Мария анх интернетээс төрөл бүрийн дасгалын бичлэг дуурайж хийж уян хатан болохын тулд хөдөлмөрлөж иржээ. Түүнд хамгийн их нөлөөлсөн хүмүүс нь алдарт циркуй дуу Солейл циркийн уран нуграачид гэдэг. Түүний мөн ийм уян хатан болоход дасгалжуулагч нь хамгийн их нөлөөлсөн бөгөөд Марияг сууж босхийг нь хүртэл зааварчилдаг байжээ. Раф Ясет Германд аж төрдөг бөгөөд амьдралынхаа багагүй хугацаанд мэрэгжлийн бүжгээр хичээлсэн байна. Хүмүүс түүний жинхэнэ нэр усыг мэддэггүй ч олон хүн Эрзэнэн Хүлт гэдэг хоч орон түүнийг таньдаг. Тэр бүр явагчин хийж чадахгүй маш хүнд ойлгомжгүй үзүүлбэрүүдийг Ясет төгөхгүй гүйцэтгэдэг. Соронзон чадвартай хүмүүс. Мухибиша Бошу Басик Босни Герцеговины улсын Сребреник хотод амьдардаг 62 настай Мухибиша Бошу Басик хэмээх янз бүрийн зүйлсийг татдаг Юрбусын чадвартай хүн амьдардаг. Тэрээр өөрийн биеийн дээрээ зөвхөн металл халбах сэрээ төдийгүй зурагтын удирдлага, аяг, гар утас зэрэг металл бус зүйлсийг ч тогтоож чаддаг. Түүний бие нь ийм Юрбусын үйлдэл хийх боломж олгодог онцгой эрчим хүчтэй ажээ. Надежда Сахарова Казахстан улсын Костанай хотын иргэн 75 настай Надежда Сахарова хэмээх настай эмэгтэйн бие дээр халбах сэрээ, төмөр зэрэг төмөр эд зүйлс яг л соронзонд наалдаж байгаа мэт тогтдог. Сахарова бүр 15 жилийн өмнө телевизээр Юрбусын чадвартай хүмүүсийн тухай нэвтрүүлгээр биед нь төмөр наалддаг хүний тухай үзээд өөр дээрээ туршаад үзтэл яг адилхан наалдаж байжээ. Алх зэрэг хүнд зүйлсийг арай муу татаж байсан аж. Халбах сэрээ зэргийг биедээ наагаад хоол цайгаа бэлдээд явж байхад нь ч ундаггүй байна. Сонирхолтой нь түүний энэ этгээд чадвар ачгууд нь ч бас байхыг олж мэджээ. Хүнд эд зүйлс арай тогтохгүй ч хөнгөн зүйлс зүгээр л наалдаж байна. Харин 100 цагт болохоор биеийн соронзон чадвар үйлчилдэггүй хэмээн ярьжээ. Этибар Илчев 2001 онд гүржийн 49 настай Этибар Илчев хэмээхээр өөрийн биеийн дээрээ хоолны 50 халбах 50 наалдуулж дээд амжилтын Гиннесийн номонд орсон байдаг. Иван Столкович Хорват улсын Копривница тосгонд амьдардаг 6 настай хүү Иван Столкович нь харахад нэлээд мэралгал болохоос биш үе тэнгийнхнээсээ ялгараад байх онцгой содон зүйлгүй жирийн л нэг өхөртөм жаал. Гэхдээ Иван хүүн байглаас заяас нь нэгэн Юрбусын чадвартай ажээ. Тэр нь эрдэмтдийн учрыг нь тайлж чаддаггүй соронзон чадвар юм. Хүү биеийн дээрээ тэр тусмаа цээжин дээрээ халбах сэрээнд хайруулын тавг гээд төмөр хийгдсэн зүйлсийг тогтоосныхоо дараа маш их ядардаг хэмээн ярьжээ. Тэр металл төмөр зүйлсийг өөртөө соронцдохоос гадна хоёр гараараа хүний өвчнийг татаж авах чадвартай ажээ. Лиолин-тов Малайз улсын иргэн Лиолин-тов хэмээхээр металл зүйлсийг бие дээрээ соронзон адил тогтоох гайхамшигтай чадвартай ажээ. Хүмүүс түүнийг ноён соронз гэх нэрээр нь илүүтэй мэддэг. Тэрээр нэг удаа тус бүр нь 2 кг-ийн жинтэй нийт 36 кг металл зүйлсийг цээжиндээ нааж байжээ. Энэ нь ямар нэгэн гадны биетүүдээс үл хамаарах бөгөөд түүний арсны онцлог гин. Түүний чадвар нь соронцлог чанартай ямар нэгэн байдлаар холбогддоггүй байна. Малайзийн технологийн их сургуулийн эрдэмтэн судлаачид Ливийн биеийг судалж үзээд түүнд ямар нэгэн соронзон талбай байдаггүй. Зөвхөн арс нь маш өндөр түвшний үрэлтийг харуулж байгааг тодорхойлоод түүнийг Юрбусын гентэй хэмээн тайлбарласан байдаг. Хамгийн сонирхолтой нь түүний энэхүү чадвар нь ач зээ нарт нь мөн удамшжээ. Цахилгаан чадвартай хүмүүс. Раш Мохон Наяр Стэнлигийн супер хүмүүс телевизийн цуврал нь оюун ухаан болон бие махбодын Юрбусын чадвартай бодит амьдрал дээр байдаг супер хүмүүсийг танилцуулдаг. Энэхүү цувралын нэг баатар бол энэтхэгийн иргэн цахилгаан хүн хочид Раш Мохон Наяр юм. Раш Мохон Наяр нь цахилгааны эсрэг дархлаатай бөгөөд цахилгаан гүйдлийг тестч чаддаг ажээ. Раш ердийн хүнийг үхэлд хүргэх хэмжээний цахилгаан гүйдлийг 30 дахин нэмэгдүүлсэн хэмжээний цахилгаан гүйдлийг хэвнэг биеэрээ дамжуулж чаддаг. Раш өөрийн энэхүү өвөрмөц чадвараараа дэлхийд даяар алдартай болжээ. Түүнийг хэвлэл мэдээллийнхэн болон хүмүүс электрон хүн хэмээн нэрлэдэг. Рашийн гадаад байдал төдийлөн онцлог зүйл байхгүй ч хийж буй зүйлийг нь харахад үнэхээр аимшигтай. Раш Мохон цахилгааны бүрээсгүй утсыг нүцгэн биендээ хүргэн барьж байгаад гэрлийн шил төмөр лист зэрэг цахилгаан хэрэгслүүдэд залхан цахилгаан дамжуулж чаддаг. Электрон хүн цахилгаан гүйдэлтэй утсыг хилэндээ хүргэж нөгөөг нь хөл, гар болон толгоонд хүргэж чаддаг. Рашиг 7 настай байхад түүний ээж нь нас оржээ.
Ингээд ээжигээ алдсан тэрээр гунигт автан амиа хорлохоор шийдсэн байна. Тэрээр трансформаторын өрөөнд орж цахилгаан гүйдэлтэй утсыг гараараа барьж авсан боловч түүнд огтхон ч нөлөөлөөгүй ээж. Ингэж өөрийн гайхамшигтай чадварыг олж авсан Рашийн төсвөрлөдөг энэ гүйдлийг жирийн хүмүүс өөр дээрээ туршвал тэр даруй булчингийн гэмтэл авч цусны эргэлдэн зогсож арьсан түлэгдэж зүрхэн зогсох гин. Мөн нэг удаа тэрээр 10 амбар хүчтэлд өөрийгөө цохиулахад нүдэн гялалзаж хэдэн минут юм харахгүй байснаас өөр ямар ч сөрөг нөлөө илрээгүй гэжээ. Үүнээс хойш тэрээр найз нөхөд ойр дотныхоо хүмүүст өөрийн өвөрмөц чадвараа харуулах болжээ. Даниэл Браунинг Смит хэмээх залуу Рашагийн энэ чадварыг хэмжиж үзэхээр шийдсэн бөгөөд түүний бие энгийн хүний тисч чадхаас 10 дахин их хүчлийг тисэж чаддаг болохыг нь нотолсон байна. Хэдийгээр тогон залгсан үед Рашигийн нүдэн бүд идэгч түүний бие цахилгаан зүг залгахад хангалттай хэмжээний хүчлийг хүлээж авч чаддаг. Ма Шанганг биднийг баг байхад цахилгаан гүйдэлтэй зүйлээр тоглож болохгүй хэмээн захиж анхааруулга өгдөг байсан. Хүн бүрл тогон цохилгаас айж аль болох цахилгаанаас хол байж болгоомжлохыг хичээдэг. Хэрэв 220 вольтын хүчтэй тогон цохилвол магадгүй бидний зүрх зогсож газар дээрээ амьсгал хураах аюулд орно. Харин бүгд найрамдах хятад ард улсын иргэн Ма Шангангад хүчтэй төдийлөн үйлчилдэггүй ажээ. Харин ч тогон цохиулснаар түүний эдис нь урд тожид байгаагүйгээр сэргэж тэрхүү мэдрэмжийг дахин мэдрэхийг хүсдэг гэжээ. Тэр анх телевизийнхээ тогтоо утсыг нүцгэн гараараа барьж түүнээс хойш энэхүү 26 жилийн турш нүцгэн гараараа тогтоо харцаж байгаа ажээ.